За сайн байцгаана уу, өдрийн мэнд төргий. Өнөөдөр цэлмэг сайхан өдөр. Нэг ч үлгүй өндөр хөх тэнгэр. Би ингээд уулын замаар уулууд өксөж явна. Бартаатай, намагтай, шалбаагтай. Тэр дээр өндөр дээр гараад тэгээ цаашаа нилээ явна. За өнөөдөр би танарт нэг ерөөсөө урд нь би ингээд явж байгаа юм ярьжсэн болохоос ерөөсөө хэлж байгааг юм байна. Санаанд орсон юм бол хэлээ. Тэгээ өдрийн аялалд би одоо ингээд 3-4 цаг явна. Тэхийн тулд бол өөртөө юм жижиг юм үр хөвчөө үрчин. Энэ дотор хэрэгцээтэй юмнуудаа хийгээд илүү жоохон нэг илүү оймос бороо оруулах хэрэгтэй зүйл энийгээ ярина. За дараа нь бол энэ миний тулж явдаг энэ таяг энэ өстой маш чухал. За энийг хэрхэн яах вэ гэхээр барих вэ гэхээр өөрийнхөө өндөрт бол тааруулаад ингээд өндрийг ингээд тааруулдаг ийм 2-3 өндөртэй энийгээрээ тааруулаад за гараа бол ингээд эхлээд ингээд дотроос нь бугуйндаа ингэж хийгээд энийг ингэж атгах давхар атгах нь уятаа. Тэгэхээр энэ маань бол одоо халтрах унах янд бол энэ тайга нэгдүгээрт алдчихгүй, хоёрдугаарт бол бат түшигтэй, гуравдугаарт бол ямар нэгэн байдлаар халтарлаа гэхэд энэ гарын шуугыг ч бас ингээ шууны үеч бол хамгаалж өгдөг ийм байгаа. За энэ таяг маань одоо энэ тэнцвэртэй байдлыг хадгалаад яхаас гадна бас энэ намагтай газар бол ингээд үзүүрээр нь ингэж үзэж байгаа да. Энэ дээр би гიშгэж болох нь гээд ингээд явдаг. За өшөө бас мөсөн дээгүүр явахтаа цасан дээгүүр явахтаас ингээд хэр зэрэг байгааг нь үзчихэд ингээд гიშгэх газраа сонгоод ингээд явдаг. За энэний гол учир бас хэрэглэхнийг ач холбогдол бол ялангуяа настай хүмүүс 50-аас дээш насны хүмүүст бол ер нь ясны сэргэжилт нэлээ их үүссэн байдаг учраас эхэлж байдаг учраас халтрах, унах, ялангуяа уруу газар явхад бол өвдгөө гэмтэх, өвдгөндөө хит ачаал өгөхөөс бол маш их сэргийлдэг. Үүнээс гадна бол явхтаа бол энэ гараараа ингээд тулаад явж байгаа учраас бол алхаж явхад зөвхөн одоо хөлийн булчин, нурууны булчин ажиллахаас гадна энэ гарын булчингууд, дээдлийн чэйжний булчингууд ингээд зэрэг ажиллаад явдаг. Ийм сайн талтай шүү. За би ингээ мэрэгжлийн одоо аялагч бол биш. Тэгтээ олон жил юм явган аяллаар явж байгаа учраас би та нарт өнөөдөр сансан юм хэлье. За тэгтээ та нар ичсэн усны хэрэггүй ингээд таяг тулаал хөгшин хүншиг муухай гэдэггүй. Энэ бол спортын одоо хэрэгслэл. Ийм учраас маш сайн нэг сонгож аваад ингээд хэрэглээ явж явах хэрэгтэй. Өшөө дээр нь одоо эн чинь нартай их бороотой бол эндээ юугаа өлгөөд бас ингээд жоохон хамгаалт хийж хувцас өлгөөд бол бас хамгаалт хийгээд жоохон сууж агаад цайгаа уугаад юм ээ цаашаа явхад бас ингээд нэмэр болдог. За ингээд та нартай амжилт хүсье. Хаврын нэг сайхан өдөр ингээд ногооч ургаж байна. Ийм сайхан өдөр байна. Та нар маань бас ингээд алхаад байгалийн сайхан нам гүм шуудын зэрэгэ горхины шууга модод яаж цэцгэлж байгаа тэнгэрийн байдал үйлсийн нүүдэлгээд сэтгэл байсах юм бол явж явах замд бол зөндөө байдаг. Энийг харж баясаад өөрсдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээрээ. Энээс гадна бол маш сайн одоо бясалгал болдог. За ингээд ногоо хөнгөл тайвшруулах өнгөтэй энийг ингээд харна. Ингээд өөрөө яг гიშгэж байгаа явж байгаа газраа мэдээд хаана гიშгэх мэдээд ингээд явж яана гэдэг чинь бол нэг ёсны одоо бас сайхан бясалгал болдгоо. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.